Сайн өдрийн мэндийг хүргэе. За бүгдээрээ зогссон хэсгээс ахгуулаад үргэлжлүүлээд part 2-оо явуулъя. Тэгээ арга барил хөгжүүлэх талаар өмнөх видеон дээр ярьсан. За тэгээд дараагийн хэсэг юу вэ гэхээр оролтоо яаж удаан барьдаг болох вэ гэдэг талаар ярих гэж байгаа. За энэ бол яг арилжаа сураад явж байгаа тул тулгардаг хамгийн том асуудлын нэг байдаг. За энэ дээр хэлж байна. Алтхаас айх биш степондоо итгэхгүй байхаас айх хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж байна. Хэрвээ та степондоо 100% итгэдэг оролтоос огт айдаггүй бол танд энэ оролтоо барихгүй байх айдас үсэхгүй гэсэн үг. За тэгээд нэг асуулт. Та 60% win rate бүхий win rate гэдэг маань 12 жанаас 6-ыг нь авч байгаа гэсэн үг. Win rate бүхий $500 таргет буюу зорилттой явж байгаа арилжаагаар тултал нь барих уу? За та нэг арилжаа нээсэн байна. Таны таргет $500 байна. За магадгүй $100 гэж төлсөн. Таны арилжаа ашигтай байна. Одоо $200 явж байна. Та тавьсан таргет бүхий $500 хүртэл тэр арилжааг барих уу? Эсвэл TP хүргэлгүйгээр талаас нь $250-ын ашгаа нүдэн дээр чинь байгаа ашигыг авах уу гэдэг асуулт гарч ирж байгаа. За бүгдээрээ нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Арилжаа бол урт хугацааны аялал юм а гэдэг үнцгийг илүү сайн би энэ дээр ярмаар байгаа. Зөвхөн нэг арилжаагаар биш та магадгүй энэ зүйлийг олон жил хий гэж бодож байгаа бол хэдэн зуун мянган арилжаа хийж магадгүй. Тийм болохоор аль болох нөгөө типиндээ хүргэж ашгаа авч явах юм бол урт хугацааны зайлшгүй танд ашигтай гэдэг үнцгийг би энэ дээр тайлбарлах гэдэг. За бүгдээр жишээ авъя. Энэ тийм хоёр баг байна. Хоёр баг нь юуг илэрхийлж байгаа гэхээр хоёр арилжаачныг илэрхийлж байна. Энэ хоёр арилжаач хоёулаа 60% win rate-тэй. 10 арилжаанаас 6-ыг нь авдаг. За ашгаа 3 нугалах хэмжээний ашгийг авах боломжтой team системтэй арга барилтай. За магадгүй $200-ыг эрсдэлд оруулаад $600 ашиг олдог. Гэхдээ энэ хоёр хүнд сэтгэлгээний ялгаа гарч ирж байна. Эхний багны арилжаа чи яадаг вэ гэхээр арилжаагаа яг 1.3 араар хүртэл барьж чаддаг тийм хүн байна. Хоёрдугаар арилжаа чи яадаг вэ гэхээр барьж чаддаггүй. Micro managing буюу гараараа оролдоод янз бүр болгоод идэх тийм хүн, хаагаад нэгээд идэх тийм хүн байна. За эхний арилжаа шиг харъя. Эхний арилжаа чинь 3 арилжаа байсан. Нэг удаагийн эрсдэл $200. За эхний арилжаан дээр R-аар 1.3 буюу $600 ашиг хийжлээ. За хоёрдугаар арилжаан дээр алдагдлал байчлаа. Хас $200. За гуравдугаар арилжаан дээр дахиад $600 хийжлээ. За ингээ нийт дүнгээр яаж ийм гэхээр энэ хүн $1000 ашиг олсон, $200-ын алдагдлал байсан. За та бүхэн дээр нэг зүйлийг сайн ойлгоорой. Энэ дээр маркетинг нөхцөл байдал тухайн нөхцөл байдал маш их нөлөөлнө. Маш их савлгаатай үед харах юм бол бас яг ингэж байнга $600 хийгээвэл бас хэцүү. Тухайн өдрийн маркетинг нөхцөл байдал өөр байж болно. За энэ хүн ингээд $1000 олцсон байна. Гэхдээ энэ тохиолдолд энэ хүн болохоор системд маш ихтэй байгаа гэсэн үг. Маш их туршлагатай, ихтэй. Сэтгэл зүй докторчилсан тийм хүн байгаа. Гэтэл энд байгаа хүн яаж яах гэхээр нөгөө micro managing буюу нөгөө гараараа ингээд оролдоод байдаг. Яг адилхан $200-ыг эрсдэлд орууллаа. Тэгэл $200-ын ингээд ашиг руу ороод ирэнгүүт л гараараа гис авчдаг. Айц үсэлт одоо маркет миний ашгийг болоочих нь маркет эргээд ханш эргээд яваад өгнө. Миний эсэл рүү яваад өгнө. Тэгээ би аль хурдан брейк хэмнээ зөө өстой гэдэг ч юм уу. За эхний арилжаанаас $250. За хоёрдугаар арилжаан дээр эсэл ингээд цохиулчлаа. Харсаар аваад. За гуравдугаар арилжаан дээр ингээд яарч байгаад би зөөсөн чинь ингээд $150 дээр ч юм уу те. Эсвэл харж байгаад ингээд гараараа оролдоод $150 ингээд хаачлаа. Ингээд нийт 3 арилжааны үр дүнгээр харах юм бол энэ хүн $200 ашиг болж байгаа. Тэгэхээр эндээс бид нар юу харах хэрэгтэй вэ гэхээр нөгөө арилжаа гэдэг маань нөгөө урт хугацааны бизнес юм аа. Олон арилжааны дунджаар таны ашиг гарч ирнэ гэдгийг та ойлгох хэрэгтэй болчихж байгаа.
Миний бодлохоор ингээд аль болох 3 хар дээр барихыг боддог. Гэхдээ би заримдаа ингээд гараараа хачих тохиолдол яг ингээд жоохон нөхцөл эвгүй байгаа тохиолдолд би бол энэ арга дээр суралцахыг боддог. Заримдаа бол барьж чаддаг, заримдаа барьж чадахгүй тохиолдол байна. Энэ дөр бол жишээ менежмент гэж болно. Одоо нөгөө нэгэд орох гэдэг арга байдаг шүү дээ. Одоо нөгөө TPS-лээ тавиал ахиа явчихдаг. Яг бол нөгөө дэлгэцээ байн гаргах нөгөө ашиг машгаа байн гаргах танд нөгөө маш их тийм өдөөгч болж өгдөг. Дараагийн шийдвэр гаргахад олон шийдвэр гаргахад нөлөөлчдөг тохиол байдаг. Тэгэхээр эндээс би зүгээр ямар санаа хэлэх гэдэг нь та өөрт тохирох арга барилыг олох зүгээр шүү гэдэг. Яг хөө микро менежинг хийгээд гараараа хийгээд харилж байгаагаа ашигтай байдаг хүмүүсээс байж болдог. Тий. Гэхдээ танд яг аль нь илүү их тохирч байна гэдэг та бодож үзээсэй гэж би хүсмээр байгаа. Магадгүй урт хугацаанд харж байгаа бол та нэг атсан 3 араарыг барьж сурвал их зүгээр л гэдэг би зөвлөмөр байгаа. Гэхдээ хүн болгоны арга барилаар хүн болгоны сэтгэл зүйн өөр. За одоо нөгөө яаж 60% итгэх вэ гэдэг асуулт гарч ирж байна. 60% итгэхэд тоон дата мэдээлэл таны журнал маш их чухал. Та өөрийн журналаа ингээд мэдээлэл гаргаж авахд ашиглаж болно. Анх намайг харилцаанд ороход нэг хүн хэлж байсан. За баяраа чи ихлээд 20 харилцаа хийгээд үзэн. Тэгээ 20 харилцааныхаа дүгнэлтийг хийчихэд сайжруулж тэгээд дараагийн 20 харилцаа гэдэг нийт 100 харилцаа ингээд бактеслээд үзье. Тэгээ демо дасан дээр харилцаад үзье. Тэгэх юм бол чамаг ингээд сэтгэлж маш их тогтоод юм а гэж хэлсэн. Тэр үед нь болохоор би ойлгоогүй ингээд за арай шүхгүй тийм юм гэж юу байсан. Шууд ашигнда орж та гэж боддог байсан. Тэр хүний зүг байсан. Одоо бодгоор. Яагаад 20 харилцаа хийх юм бол та магадгүй 20 харилцааны яг 12-т нь ашигтай гараад 8 дээр нь ашиггүй гарч ирэх юм бол тэг демо ч юм уу, бактестер ч юм уу. Энэ танд нөгөө юу болж өгдөг вэ гэхээр ингээд таны нүдэн дээр ингээд бодит баримт гараад ирдэг. Ингээд танд харах зүйл ингээд итгэж үнэмшиж болох зүйл байгаа. Хүн нөгөө ямар нэгэн харах итгэж үнэмших зүйл байх юм бол тэр зүйлдээ илүү ихтэй байдаг. За шинэ журналист бид нар юу гаргаж ирж болох вэ? Нэг жишээ харъя бүгдээрээ. Win duration versus loss duration ratio гэдэг зүйлийг шинэ гаргаж ирж болно. Нийт ашигтай харилцаанууд барьсан хугацааг нийт алдагдaltaй харилцаанууд жишээ нь хувааж авдаг. Магадгүй 1 сарын хугацаанд хийсэн харилцаа. За сард арилжаа их боломжтой нэг зааны 20-с 22 өдөр байлаа гэж бодоход та 12-т нь ялсан байна. Та энэ 12 харилцааг нийт 8 цаг хугацаанд барьсан. Үлдсэн 8 харилцаанд та эсэл цохолсон нийт 4 цагийн хугацаанд энэ алдагт хүлээсэн харилцааг барьсан. Тэгэхээр 8-ыг 4-т хуваагаад таны ялт болон ялагдлын хугацаа 2 гэдэг ratio-г харуулж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та ашигтай харилцаагаа 2 дахин удаан барьсан гэсэн үг. Энэ ratio ихсэх тусам сайн, багасах тусам муу. Тэгээ та энэ тоон датаг яг ингээд өөрийнхөө журнал дээр хэмжээд үзээрэй. Сарын хугацаанд хийсэн харилцаан дээр хэмжээд үзээрэй. Тэнгүүд та яг ашигтай харилцаа хэр удаан барьж байгаа, алдагдaltaй харилцааг хэр удаан барьж байгаа гэдэг нь гараад ирдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Товчхондоо ашигтай харилцаа удаан барих тусам та ашигтай байна гэсэн санааг хэлж байна. Нэг юм үг байдагтай. Хэмжиж чадах юм бол удирдах чадна гэсэн. Та яг өөрийнхөө болохгүй байгаа зүйлийг хэмжээд олчих юм бол арилжаагаа удирдахад илүү амар байна гэсэн санааг хэлж байна. За ашигтай арилжаанаас эрт гарах нь цитабандаа итгэхлийг үгүй идгээ гэсэн санааг би хуваалцсан байгаа. За хүмүүс ихэвчлэн яадаг вэ гэхээр арилжааны менежмент буюу арилжаагаа удирдах бол сэтгэл хөдлөлөө удирдахын ялгааг ойлгохдоггүй хооронд энэ хоёрын хооронд нь холдог. Жишээ нь та ингээд нэг ашигтай оролт хийсэн байна те. Гэтэл таны дотор жижигхэн дуу болоо. Та маркет яг одоо ирэх гээд байна. Чи брейк юм яг одоо зөв. Яг ачгүй байхад те. Одоо ашгаа хаачгаа. Үгүй бол ингээд ашгаа алдчих штэ гэдэг ч юм уу. Таны хамгийн сайн сетапн дээр та орцсон мөртлөө доторч нэг жижигхэн дуу болоо. Айцсан дуу болоо ингээд гарч ирээд байдаг. Энэ юу вэ? Энэ бол сэтгэл хөдлөл. За тэгэхээр энэ дээр бүгдээрээ 4 зүйлийг ярилцгаана. Нэгдүгээр таны ярьсан шиг
хангалттай дата цуглуул. Дор хойч нэг 50-100 удаа бактест хийгээд өөрийнхөө ашигтай арга барилыг олчж болно. Дээр нь дахиад нэг 50-100 удаа нэг forward тест хийгээд. За forward тест гэдэг нь юу вэ гэхээр яг өнөөдөр явж байгаа маркет дээр анализ хийгээд өөрийнхөө арга барилын тухай анализ хийгээд харна гэсэн үг. Ямар нэгэн бодит мөнгөөр орохгүй демо дасан дээр орсч болно, орохгүйс ч болно. Зүгээр яг таны арга барил яг өнөөдрийн маркет дээр ажиллаж гинүү гэдгийг харна гэсэн үг. Бактест бол өнгөрсний дата тоо мэдээлэл байгаа бол forward тест яг өнөөдрийн маркет дээр таны арга барил ажиллаж гинүү гэдгийг турших гэж байна гэсэн үг. Туршиж байна гэсэн үг. Миний бодлохоор forward тест болохоор илүү зүгээр гэж боддог. Бид back test-ийг үүсгэж байгаа юм биш. Back test-ээр бол та өөрт ажиллаж байгаа арга барилыг хурдан олоход илүү амар болоод байдаг бол forward test-ээр таны тэр арга барил яг өнөөдөр яаж ажиллаж байна гэдгийг харахад илүү амар гэдэг. Тэрийг мэдхэд тусалдаг. За ингээд нэгэнт та ингээд тоон дата цуглуулсан бол магадгүй 100 харилцаанаас та 70-ыг авч байгаа юм бол энэ тархин доторх жижигхэн дуу хоолойгоо захирахад, няцаахад амар болоод эхэлнэ гэсэн үг. За сэтгэл хөдлөлийн урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Жишээ нь та өөртөө өдөр болгон тунхаг үг хэлж болно. Миний стратеги хангалттай тестлэгдсэн. Би түрмээ мэднэ. Миний эсэл намайг хамгаалахын тулд байдаг. Энэ бол магадлалын зах зээл. Миний ажил бол төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх юмаа гэх мэт үгсийг өөртөө сануулад хэлж болно. Дүрмэндээ оруулж болно. Сэтгэл хөдлөлөө яаж удирдах вэ гэдэг дүрмэндээ оруулж болно. Тэг магадгүй ингээд түрүүнээс нөгөө TP эсэлээ тавиад бүх платформ унтраагаад явчих болно. Нэг бол TP зохиол, нэг бол эсэл зохиолно гэдэг ч юм уу. За энэ TP эсэлээ тавиад толдоо энэ бол шийдвэр гаргалтын бизнес юм аа гэдэг. Дэлгэцтэй наалт тусам дахин буруу шийдвэр гаргах магадлал ихсдэг. Яагаад? Тэр нөгөө unrealized profit буюу нөгөө дэлгэцэн дээр ингээд яг ингээд одоо явж байгаа ингээд лаг харах, тэг мөнгөн дүг гарах нь бас хүнд бас маш их хүчтэй нөлөөлж идэг. Тэнгүүл ингээд жоохон дэш явангууд ингээд хаах гал, жоохон доош явангууд найгаад дахиад хаах гал. Энэ яаж нөхөр нөгөө талаараа та маркетад ажиллах боломжийг өгөхгүй байна гэсэн үг. Та системээ ажиллах боломжийг өгөхгүй байна гэсэн үг. Маркет яах юм? Дэше доош явна. Тэг маркет өөрийнхөө зүйлийг хийх тэр боломжийг өгөхгүй байна гэсэн үг. Таны TP хүртэл явах боломжийг өгөхгүй байна гэсэн үг. Мөн өөрийн системдээ итгэхгүй байгааг нэг бол харуулж байна. Баян нэг гараар хаагаад юм бас нэг сул талны үг нөгөө системд итгэл багасаа явчихдаг. Тэг эсвэл биегээ ямар тохиолдол зөвхөн гэдэг сайн бодох хэрэгтэй болж байна. R-аар 1-2 байх зөвх юм, R-аар 1-1 байх зөвх юм уу гэх мэт. За тэгээд дараа нь өөрийн даах эрсдлээ мэдээ гэж хэлж байна. За хүн болгоны нэг эрсдэл даах чадвар өөр. Эрсдэл даах чадрын цаана маш олон зүйл байдаг. За нэгдүгээрт өөрт чинь эрсдүүлэхэд дарамт өгөхөөр үр дүн байх хэрэгтэй. Өгөхөөргөө дүн байх хэрэгтэй. Та 0.5% эрсдэл даадаг бол 0.5% орох хэрэгтэй л гэсэн үг. Тэгэхгүй 2-3% орох юм бол та сэтгэл зүйн хувьд савлаж эхэлнэ. Хоёрдугаарт таны орж байгаа эрсдүүлж байгаа дүн зөвхөн таны сэтгэл зүйн хувьд доктортой байгаа зогсохгүй бас ашиг өгдөг байх хэрэгтэй. Бүгдээрээ бодъё л да. 1%-аар ордог хүн байлаа гэхэд R-аар 1.3% байлаа гэхэд тэр хүн яахаа 1%-ийг эрсдүүлээд 3%-ийг олж болж байна. Энд чинь юу гэсэн үг вэ? Энэ хүн дараагийн 2 арилжаанд алдсан ч гэсэн 3 дээр олоход л ашигтай гараад ирчихэж байгаа гэсэн. 0.25%-аар ордог хүн байлаа гэж бодоход маш удаан хүсэлтийг хийнэ гэсэн. Удаан хүсэлтийг дагаад бас хүнээс төвчээр бардчих магадaltaй. Магадгүй үнэхээр төвчээртэй хүн байвал хамаахгүй л дээ. 0.25%-аар ороод магадгүй R 1.2 байх юм бол 0.5% аваад гадаг ч юм уу. 3% байх юм бол 0.75% аваад гадаг ч юм уу. За бас ингээд яг системд эхлээд итгэжихгүй байгаа бол бага хуваар ороод дараа нь ихсгэж болно. Эхлээд 0.25%-аар явж байгаад за одоо 0.5%-аар арыг. За дараа 0.75, дараа 1%-аар арыг гэдэг ингээд шатлаж явах юм бол бас их зүгээр байдаг. За энэ 3 дахь үнцэг болохоор маш чухал үнцэг байгаа. 5 дараалж алдсан танд нөлөөлөхгүй. Тийм эрсдлийн хэмжээ байх хэрэгтэй. Та 0.5%-аар 5 алдчихлаа.
дансныхаа 2-5% байхгүй болгочихлоо. Ягаад гэвэл заримдаа хүнд нөгөө losing streak буюу юм алдах, дарааж алах тохиолдол гардаг. Тэр үед таны хувьд сэтгэл зүйн бүрэн нөлөөлөх өргөө тийм сэтгэл менежмент, тэр риск толерансыг даах хэмжээгээ та мэдчихвэл их зүгээр байдаг гэсэн үг. За дараа нь SL-ийг stop loss-ыг яаж хүмүүнээр хөлөөж авах вэ гэдэг. Зарим хүмүүс болохоор нөгөө SL-ийг цохиулж чаддаг, хөлөө яаж авч чаддаг. Ягаад зарим хүмүүсийг айцтай хавтагдсан байдаг. Олон нөгөө мөнгөндөн алдаад ирэхээр заримдаа бас нөгөө ингээд тийм ялах дуртай хүмүүс байдаг. Ингээл бизнес дээр ажил дээр ингээл ялах дуртай тийм хүмүүс байдаг. Тийм хүмүүс арилжааны салбарт орж ирэх хэцүү байдаг. Ягаад бол арилжаан дээр нөгөө эсэл цохиулах нь яах аргагүй нөгөө арилжааны нэг хэсэг заавалчгүй байх ёстой нэг хэсэг байдаг. Тэрийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Эсэл цохиолонгууд нөгөө хувь хүн дээрээ хүлээж аваад байдаг. Би ийм мундаг ингээд ажил дээр карьертэй мундаг хүмүүстэй энэ арилжаан дээр яагаад би буруу байгаад байгаа юм те. Миний буруу байх ёсгүй. Миний зөв маркетинг буруу гээл. Энэ хүний цаана яаж нэхэр эсэл цохих бүртээ энэ хүн өөр төр хүлээж аваад байна гэсэн үг. Миний хувьд яадаг вэхээр эсэл цохих бүрт би биш миний сетап эсэл авлаа гэж би боддог. Тэнгүүд харьцангуй сэтгэл зүй тайвширчдаг. Эндээс бид нар юуг харж болох вэ гэхээр арилжааны үр дүн яасан ч бай, эсэл авсан ч бай. Энэ бол миний хувийн амьдрал огт нөлөөлөхгүй. Арилжаа миний хувийн амьдрал, миний хувийн үнцэнтэй, миний өөрийн үнцэн үнэлэмж хоёр тусдаа гэдгийг ойлгох хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхгүй энэ хоёрыг холиод эхлэх юм бол ингээд хүндөө тусч эхэлдэг. Нэг эсэл авчаал ингээд гуниглал баг амьдрал тусч байгаа юм шиг бодвол нэг бие наавгууд ингээд хамгийн дэлхийд дээрх хамгийн аз жаргалтай хүн болсон юм шиг санагдаад явчихдаг. Тэгэхээр арилжааны үр дүн миний хэмбэ гэдгийг огт илэрхийлэхгүй гэдгийг л ойлгож хэрэгтэй. За бас бизнесийн хүртэг гэж харж болж байна. Зарим хүмүүс ингэж хэлдэг. Бизнесийн хүртэг гэдээ харах юм бол илүү амар байдаг. Арилжааг бизнес харах юм гэдээ харчих юм бол илүү амар байдаг гэдэг. Ягаад бизнес бүхэн өөр гэсэн хүртэгтэй. Тэр одоо ресторан ажиллаж байгаа бол яхаа түрээсэн зардал төлнө, ажилчдын цалин, урсгал зардал гэдэг төлөх хэрэгтэй болно. Ашиг олохын тулд. Миний мэддэг мундаг арилжаач юм байдаг. Тэр хүн юу гэдэг вэ гэхээр би эсэл цохиулах бүртээ амар их баяртай байдаг. Гэ надад хэлж байсан. Яагаад гэдгсэн чинь болохоор эсэл цохиулснаар би ингээд өөрийнх нь сул талыг алдааг олж мэддэг. Маркет намайг нэг байнга ялаад авах гэдэг нэг сануулдаг гэдэг хүн хэлжсэн. Би ихлээр юу яриад байгаа юм бол гайхах гэсэн. Одоо бодоод тэр хүний зүв байсан гэдгийг олж харж байгаа. Тийм болохоор яг өөрийнхөө хамгийн сайн сетап бүх оролтын шалгуураа дагаад орсон оролтон дээр эсэл цохиулах бол байж болох зүйл. Энэ бол сайн эсэл гэж тооцогдно. Харин муу эсэл юу вэ гэхээр өөрийнхөө дүрмийн дагуу биш хит өндөр үр дүнгээр орох гэх мэт бол энэ бол муу эсэл дэ орчиж байгаа. Яагаад гэвэл та өөрийнхөө дүрмийг зөрчсөн учраас хүртэхстэй дүнгүй үр дүнг хүртэж байна гэсэн. За мөн зах зээл танд сайжруулах хэрэгтэй тал болон анзаарахгүй байгаа зүйлсийг чинь эсэлээр дамжуулан хэлж ядгаа гэсэн санааг би энд хэлж байгаа. За 3 дахь санаа validation zone ус гэж. Өөрийнхөө эсэлийг энэ бол миний маркет, миний арилжааны санааг хүчингүй болголоо гэдгийг баталж өгч гин гэсэн санааг хараарай гэж байгаа. Энэ эсэлийг авснаар миний санаа хүчин төгөлдөр бас боллоо гэдгийг би хүлээн зөвшөөрч байгаа. За бүгдээ нэг жоохон ойлгох гээд үзье. За би энд ингээд эсэлээ тавиад оролтоо хийсэн байна. Гэтэл маркет нэг жоохон доошоо явангуудаа дээшил миний эсэлийг авчлаа. За тэнгүүд энэ оройг авснаар миний арилжааны санаа хүчин төгөлдөр бос хэрэггүй болчлоо те. Ажиллахгүй болчлоо гэдэг би хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу байсан. Тэ маркет энийг баталж өгсөн. Тэгээ болоо. Тэгэхгүй энийг ингээл миний зөв байх хэрэгтэй, маркетинг буруу байх хэрэгтэй байл тэгэл эхлэх юм бол эн чинь дараа дараагийн буруу үйлдэл рүү чиглүүлээ явчихж байгаа. Тэгэхээр ингээд арилжаан зархаас өмнө ингээд хүлээн зөвшөөрөх амар байдаг. За би энд орно, энд гарна, энд эсэл аавна. За ингээд эсэл авах юм бол миний энэ санаа хүчин төгөлдөр бас олчлоо. Миний анализ буруу байслаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. За энэ бол
өнөөдөр бидний ярилцах хамгийн чухал зүйл. Үр дүндээ суурилсан сэтгэлгээний талаар би ярих гэж байна. За ихэнх хүмүүс яадаг вөхөр ингээд нэг оролтон дээр ингээд амар их ач бүгдлэг өгдөг. Нэг оролтон дээр л ач бүгдлэг өгдөг. За нэг оролтон дээр хитэх ач бүгдлэг өгснөөс юу үүсдэг вөхөр анкеринг буюу зангууны эффект үүсдэг. За арилжаан дээр айдас болон шунал гэдэг хоёр зүйл хамгийн их яригддаг. Та нэг арилжаан дээр ингээд ялангуул ингээд өөрөөр бахархаал хэвээр би өөртөө бүхнийг чадчих ингээд улам шуналчиг хөтлөл нэг арилжаан дээр ялагдангууд ингээд айдас үсэл. Чи одоо юу болчих байл. Дараагийн арилжаагаа нөхөөс айгаал. Энэ юуг харуулж байгаа нөхөр attachment буюу та нэг арилжааны үр дүнд өөрийгөө маш их уйдсан байна гэдгийг харуулж байгаа. Нэг арилжааны үр дүнд маш их ач бүгдлэг өгч байна гэдгийг харуулж байгаа. Товчондоо та богино хугацааны сэтгэлгээтэй байна гэсэн. За шунал айдсыг ойлгохын тулд бид нар юуг ойлгох хэрэгтэй гэхээр хүлээлт. Шунал юунаас үүсдэг вэ гэхээр хүлээлтээс үүсдэг. За жишээ нь та нэг арилжаан дээр эдгээр хүлээлтийг тавьсан байна. За би энэ арилжааг ашигтай болгох юм бол би фандад авчнаа. За энэ арилжааг би ашигтай болгох юм бол найзуудтай зургийг аваад гайхуулнаа. Би өөрийнхөө бодит Discord, Telegram групп дээр би ашигтай арилжсан арилжааныхаа зургийг тавина. Энэ хүн өөрийгөө батлах гэдэг шүү дээ. За энэ арилжааг би ашигтай хийх юм бол өрөө төлнө. Энэ арилжааг ашигтай хийх юм бол би машин авах, хурдан байж гэнэ гэдэг ч юм уу. Нэг арилжаан дээр нэг арилжааны ялтан дээр ийм олон зүйл уяа тавьчих гэсэн үг. За хүмүүс шунал айдас хоёрыг тусдаа гэж боддог. Үүндээ шунал айдас хоёр бол хоорондоо маш нарийн уялдаатай байдаг. Хүлээлтээс шунал өснө. Шунал их байх тусам айдас дагаад ихсдэг. Та нэг арилжаан дээр ийм их хүлээлт буюу шуналыг өөртөө агуулсан байна. Эн чинь яваандаа яах вэ гэхээр энэ нэг арилжаан дээр маш их айдсыг, олон төрлийн айдсыг бий болгоно. Жишээ нь FOMO. Энэ арилжаанаас би хоцорчихгүй гэж төрүүлээд орчдөг. Эсвэл ингээд аль хэдийг явцсан байгаа арилжаан дээр ингээд өсрөөд орчдөг. Эсвэл нөгөө ингээд хитэх хүлээлт үүсгэсээ болоод ингээд буруу орохоос айгаад иддэг. Эсвэл орсныхан дараа ингээд ашгаа алдахаас айгаад иддэг. Ашгаа авсан бол ингээд ашгаа авсан дараа ингээд үн ингээд бидний бодож исэн типээс бүр цаашаа яваад өгдөг. Тэнгүүд би станы илүү их ашиг хийж болох байсан мэт гэж ингээд дахиад ингээд айц үүсдэг. Тэгэхээр бидний эндээс юуг дүгнэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр шунал айц хоёр бол нэгнээсээ огт салшгүй хоёр өөр зүйл юм аа. Айцсаа багасхийг гэвэл шунлын хүлээлттэй багасгаа гэдэг дүгнэлт гарч ирж байна. Дээрэс нь альваг нэг оролтоор биш 100 арилжааны үр дүнгээр ч юм уу 50 арилжааны үр дүнгээр дүгнэх юм бол илүү амар. Та л урт хугацаанд харж эхэлж байна гэсэн үг. За бид нар нөгөө үр дүн дээр суурьсан сэтгэлээс илүү үйл явцтай суурьсан сэтгэлээ хөгжүүлэх хэрэгтэй болдог. Үнэхээр ашигтай арилжаач хүн болоо гэж бодож байгаа бол тэгэхээр өөрийн хүлээлттэй зөв зохицуулж сурах хэрэгтэй гэдэг зүйл гарч ирж байгаа. За бидэнд ямар төрлийн хүлээлтүүд үүсдэг вэ? Нэгдүгээр цаг хугацааны хүлээлт. За би өстой 2-3 арилжаад фанда давнаа л гэдэг. Тийм амар өндөр хүлээлт үүсгэх юм бол тэгэл улам дарамттай болоод эхлэх шүү дээ тэр арилжаа. Эсвэргээр нь би 1 сарын хугацаанд фанд давнаа гэдэг юм бол танд илүү амар болчихно. 7 хоногтой 2-3% фандын ашгаа ихэд л болоо. Нийт сарын хугацаанд би 10%, 15% ашгаа хийчнэ гэдэг ч юм уу. За ашигын хүлээлттэй нь хоёрдугаарт. Нэг арилжаан дээр л ингээл амар өндөр хүлээлт үүсгдэг. Бис та нэг бол алнаа толноо гэл. Нэг арилжаагаар цөм хийнэ гэл. Эсвэргээр нь 50 арилжааны дунджаар би ашгаа гаргаж авна гэх юм бол танд илүү сэтгэл зүйд илүү амар болчихно. За 3-дугаарт нөгөө нийгэмд бусдад хүлээн зөвшөөрөх төсөл. За би стань $1000 ашиг гэх юм бол $1000-ын ашигын зургийг өстой аваад Telegram группт найзуудтай гэр бүлийнхэнд харуулнаа гэж хүлээлт үүсгэдэг. Эсрэгээр эсэл авчдаг. Тэгэхээр бусдад хүлээн зөвшөөрөхөөс илүү өөрийнхөө нөгөө дүрэн процессыг дагаж таашаал авах хэрэгтэй.
юу гэсэн үг нөгөө дүрмээд байгаа ашгаа аваад тэндээс таашаал авч сурахтай гэдэг санааг би энэ дээр хэлэх гэж байна. За тэгэхээр арилжаанд орохоос өмнө та эхлээд айдас шунлаа зогсоолох хэрэгтэй гэсэн үг. Айдас шунлаа зогсоосон дараа стабинд байгаа оролт ихэд илүү амар болчдөг. Ямар ч айдас эргэлзээ байхгүй болчдөг. За гэхдээ энэ дээр нэмээд мэдээд танд ашигтай гэдэг нь батлагдсан техникэл анализ бас байх ёстой. 50-60% win rate-тэй. Өөрөөр хэлбэл зөв эрсдлийн болон мөнгөний менежменттэй байх хэрэгтэй. Тэгээ магадлалын сэхлэг бас суулгах хэрэгтэй. Тэгээ зон саунд л гэж байдаг. Та нэг арилжаанд алдчих болно, алдахгүй ч болно. Зоосыг бид дэш шийдэхээр яа дээ. Нэг бол сүлд, нэг бол тоо буу. Яг тэрнтэй адилхан. Энэ бол магадлалын зах зээл гэдэг та ойлгох хэрэгтэй болчихж байгаа. За тэгээд нэг мундаг суур экүн гэдэг нэг мундаг суур арилжаач юм байдаг. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр эхлээд санхүүгийн асуудлаа шийдээ дараа нь арилжаа хий гэж хэлсэн байдаг. Бүгдээрээ бодъё та үрийн дарамттай. Та маргааш нөгөөдөр ингээд байрны мөнгө төлөх гэж байна. Эсвэл хүнд зээлийн эргүүл төлөх хэрэгтэй. Тэгвэл та тийм дарамттай байж сэтгэл амар сэтгэл тайван арилжаа хийж чадах уу? Бол яагаад ч боломжгүй маш хэцүү шүү дээ. Энэ тэндээс юу хэсгэн та маркетинг хүчилж эхэлнэ. Стартап чинь байхгүй байхад орж эхэлнэ гэсэн санааг энэ дээр хэлж байгаа. Тэг хүмүүсээс хэлэхдээ нөгөө алдаж болох мөнгөнд нөгөө ороо гэх юм сэтгэлж амар байна гэдэг. За тэгэхээр өнөөдөртөө энэ үрээд дуусгая. Дараагийн хэсгээр дахин ярилцъя. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.